үзэгчтэй та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Эрхэн цэг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үүгээр эхэлж байна. Ингээд би энэ удаагийнхаа нэвтрүүлгийн зочныг та бүхэндээ танилцуулъя. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хөдөлгөөн зохицуулалт хяналтын хилцээний дарга ноён Намуу. Тийм ирхэн манай студид өнөөдөр ирсэн байна. За бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. За өнөөдөр Намуу дарга битүүрийн ярилцах сэдв энэ дээр байна. Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний зохицуулалтанд AI-г хэрхэн хэрэгжилж буй талаар ярилцах юм аа. За ингээд мэдээж энэ техникийн дэвшлийг одоо манай Улаанбаатар хотынхан маань энэ замын хөдөлгөөнийг зохицуулахад одоо хэрэгжилж эхэлсэн энэ бол их олон хүний сайшаалыг дагуулж байгаа. Тэ би бас энийг бас нэлээд бас судалж үзлээ. Өөрөө ч бас сошиал дээр пост тавьж одоо энэ тухай бас хүмүүсийн сэтгэлдлийг бас амьдаа цуглуулахыг оролдлоо. Ер нь бол за бүгд миний тэр доор бичсэн бүх хүн бол энийг сайшааж хүлээж авсан байлээ. Тэ нэг ч одоо тэрийг боли ямар муухай юм ч гэдэг юм уу. Тийм юм байхгүй юм лээ тий. За тэгээ хоёулаа энэ тухай ярилцъя. За миний одоо ингэж орж дуулснаар болохоор би сая нэвтрүүлэг билж байгаа бас янз бүрийн юм харлаа. Тэгэхээр тэнд нэг 10 төрлийн замын хөдөлгөөний 10 төрлийн зөрчлийг л одоо энэ юугээр AI. Гэхдээ эн чинь AI гэдэг нь бол яг зөвхөн нийгэм твсэн хэллэг юм байлгүй шүү. Жинхэнэ бол эн чинь автоматжуулсан систем гэсэн тийм хуулийн томьёо нь бол тийм нэртэй юм байлээ шүү. Манай иргэдээ тий. За тийм тэгээд ингээд зөвхөн яагаад энэ ямар 10 зөрчлийг яагаад шүүж авах болсон? Ер нь замын хөдөлгөөн чинь 10хан тийм зөрчил байдгүй байлгүй тийм ээ. За эндээс эхлэе. За та бүхэндээ энэ өдрийн төргий. За болдохтаа баярлалаа. Тэр тухайн болж байгаа нийгэмд өрнөж байгаа зүйлийг бас нэг ойлголтыг өгөх, иргэдийг ойлгуулах тал руу бас өөрч залруулсанд одоо баярлалаа. Тэгэхээр энэ асуудал маань зөрчин шалгаж шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороод энэ хүрээндээ болохоор автоматжуулсан одоо энэ системээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заагдсан хэсэг үлэг зөрчлүүдийг энэ автоматжуулсан системийг ашиглаж эрхгүй албан тушаалтны захим гарын үсгээр баталгаажуулан одоо оногдуулж болно гэдэг л заалт байгаад байгаа. Торгуулийг тийм ээ. Торгуулийг тийм. Тэр энэ нь бол яг юутай яг тийм заалт гэсэн зүйл. Зөвхөн зорилго юу гэхээр тухайн заалтууд маань өөрөө одоо энэ технологиг ашиглаж илрүүлэх боломжтой заалтууд гэсэн үг. Түүнээс ямар нэгэн байдлаар зам тээврийн ослыг ч юм уу те шийдэх юм боломжгүй зүйлийг бол мэдээж технологиор боломжгүй зүйл гэж байгаа. Тэгэхээр боломжит зүйлийг бол нэгдүгээрт оруулж өгсөн. Дээрэс нь гол баримталж байгаа зүйл бол яг энэ Улаанбаатар хотод гол асуудал болоод байгаа авто замын төвжрэлтэй холбоотой, зам тээврийн ослтой холбоотой эдгээр залтууд руу илүү төлхөө оруулъя л гэж байгаа. Тэгэхээр бид хөө яг 2010 оноос замын хөдөлгөөний удирдлагын төв үүсгэн байгуулагдсанаас хойш өрөөсөө энэ төвжрэл гэдэг зүйл рүү хэсэг бүлэг 5.1 буюу 20% нь авто замын дүрмийн зөрчил, зам тээврийн осол өөрөө зохиомл гэж одоо иргэд яриад байгаа тийм зохиомл төвжирлийг бий болгоод байна гэдэг зүйл нотлогдсон. Тэгээ энэ чиглэлээсээ бид бүхэн нийт иргэд жолоочныг замын хөдөлгөөний дүрмэнд хөвшүүлэх нь өөрөө зөв юм байна. Ингийн тулд бид бүхэн энэ хэрэгжилтийг хангуулахын тулд ажиллах ёстой байна гэдэг үнцгийг олж хараад тэгээд 2024 онд энэ камержуулалтын систем камержуулалт явагдаад 25 оны 1 сараас ахгуулаад тухайн системийг одоо физикал байдлаар бүгдийг суйрлуулчаад 25 оны 2 сарын 1-ээс ахгуулаад системийн хөгжүүлэлтийг хийгээд Монгол Улсын замын хөдөлгөөний хууль дүрмд нийцүүлсэн одоо алгоритмыг системд бичиж өгөөд тэгээд түүнийхээ дагуу одоо хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа ийм л зүйл байгаа. Тэгэхээр энэ зүйлд юу орж байгаа гэхээр зогшгомын зөрчил одоо бид хүний эхний одоо хэрэгжүүлээд нэвтрүүлсэн байгаа зүйл бол зогшгомын зөрчил, игнэ байрны зөрчил, гэрлэн дохионы зөрчил, автобусны бодлоо чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогсох зөрчлийг илрүүлж болох нь байна. За дээрэс нь төр буюу удаан зогсох, хоригдсан газар зогссон тээврийн хэрэгслийг илрүүлж болох нь байна. Ахаад урсгал сүрсэн буюу үргэлжилсэн цагаан шугам давсан зөрчлийг илрүүлж болох нь. Ерөнхийдөө бол тэмдэглэгээ нь оновчтой тий. Нөгөө талдаа
мэдгэцгүйч дүрсээр илэрхийлэгдэж болох эдгээр зөрчлүүдийг л төлхөө оруулж байгаа. Тэгэхээр эхний ээлжинд бол яг 3 зүйл төр төвлөрч яг системийн хөгжүүлэлтийн нэлээдгүй бас сэтгэл үнэмшлийг төрүүлэхээр болцсон. Тэр үхээр гэрэл нөхөний зөрчил. Гэрэл нөхөний зөрчил гэдэг бол өөрөө зам хөдөлгөөний аюулгүй байдал талдаа маш ноцтой зөрчлийн нэгэнд ордог. Гэрэл нөхөө зөрчснөөрөө маш ноцтой зөрчил бий болдог, осол бий болдог, хүний амнаас эд хөрөнгө. За түүнээс улбаатай тухайн хэргийг шийдэхин тулд яг төгжрөл ачааллын үед бол бүрэлдэхүүн ирдэг. Тэрнээс л хугацаа алддаг ч гэдэг юм уу те. Нөгөө талдаа хүний амнаас эрүүл мэнд, ахаад нөгөө талдаа нийгэмд шууд нөлөөлж байгаа зүйл маань өөрөө төгжрөл гэдэг зүйл рүү маш ихээр нөлөөлж байгаа. Ийм үнцэг. Ийм учраас гэрэл төхөөг авч үзсэн. За хоёр дахь нь бол игнээ байрны зөрчил. Игнээ байрны зөрчлийг замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангаа явж байгаа жолооч нар игнээ байраараа зөв эзлээ явж итэл нэг нөхөр өөрийнхөө эзлэх ёстой, зорчих ёстой чиглэлийнхаа игнийг эзлээгүй шалтгаалаад тухайн зөвшөөрсөн игнээндээ зогсож байгаа тээврийн хэрэгсэл маань зөвшөөрсөн гэрэл тохиогоороо гарч амжихгүйгээс болоод 30 секундэд 30 машин гарах ёстой байтал 3 машин гардаг ч юм уу те. За түүнийгээ одоо тойрох байдлаар үйлдэл хийж агаад зам тээврийн ус гаргадаг ч юм уу. Энэ байдлуудыг анхаарах учраас тэр игнээ байрны зөрчлийг авч үзсэн. За 3 дахь нь бол зогшгомны зөрчил. Зогшгомны зөрчил гэдэг бол тухайн уулзуурыг нөгөө зэгцтэй байлгах. Бус чиглэлээс ирж байгаа уулзуур нэвтрэж байгаа тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрүүлэх ийм нөхцлөөр хангагдсан одоо зогсох хязгаарын цэг байгаад байгаа. Дээрэс нь явган зорчигчийн аюулгүй байдал буюу явган хүний гарцаар чөлөөтэй нэвтрэх боломжийг явган зорчигчд олгож байгаа ийм бас дүрмийн заалттай тэмдэг тэмдэглэгээний заалтыг хэрэгжүүлж мөрдүүлчихэд за дараагаар нь одоо өөр хууль заасан зүйлүүдийг одоо энэ AI гэж хэлээд байгаа энэ автоматжуулсан системд нутгшуулах байдлаар систем хөгжүүлэлтийг хийгээд явж байгаа. За тэгвэл яг одоогийн байдлаар бол нэг 10 зөрчил зорилго тавьсан 10 зөрчлөөс маань 3 дээр нь л одоо яг цэвэр хяналт явж байгаа юм байна тийм үү те. Бусд нь бол бэлэн болцсон байгаа. Гэхдээ зөвөр нөгөө нийгэмд өөрөө энийг зүгээр ойлгуулах, зүгээр бүгднгийг нь 10 зөрчилгээл ингээл учир утгагүй торгоод авах нь чухал биш. Ингэж ирэмбэлж байгаад нийгэмдээ таниулаад эрүүл болгож байгаад энийгээ цаашдаа ингээ хэрэгжүүлээд явах төлөвлөд байгаа гэсэн. Тий. За энэ игнээ байр дээр одоо надад их асуулт байгаа маа. За ингээд 3 урсгалтай ингээд юун дээр ингээд хүрээд ирлээ те. Зүүн иргэдэг үед, за баруун иргэдэг үед ч юм уу зөвхөн одоо тэр би юу хэлэх гээд юм нэхэр тэр дээр уг нэг юм өлөх хөстэй байсан байхгүй юу? Энэ 3 игнэний чинь зөвхөн энэ тал нь ийшээ иргэн шүү, энэ тал нь ийшээ иргэн шүү. Тэр энэ голынхын зөвхөн чигрээ явна шүү гэдэг. Игнэний явах чигийн тэмдэг. Тий. Тэр одоо юун тим нэртэй байт юм бэ? Тим юм байхгүйгээс болоод мэдгүй би одоо нөгөө энийг яад энэ дөрцөө дөрвөө хүлээж авч байгаа зам нь 2 игний юм чи би энэ 2 дугаар игнээс ирэх чи урд нь бүгд л тэгээд явдаг байсан байхгүй юу. Тэгэд ийм юм их дутуу харагдаад байгаа яг энэ дээр. Зөв. Бид чи 2 сарын 1-ээс хойш нөгөө эхлээд нөгөө 1 сарын 1-ээс сая нөгөө нэг зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиараа торгуулийг ногдуулж байгаа шүү дээ. 2 сарын 1-ээс 12 сарын 15 хүртэл бид хүн энэ 10 зөрчил дээр нийтдээ 23 сая мессежийг иргэдэд өгсөн байл. Тэр нөгөө нэг та дүрм зөрчилөө шүү гэд нэг торохгүй өгсөн шүү дээ. Тэр чинь нөгөө нэг иргэдийг буцаага замын хөдөлгөөний дүрмөө сэргээх, дээрэс нь хуучин хөвшил байсан тэр зүйлийг нь одоо иргэн сануулах. Энэ уулзраар та энэ нэгнээс ингэж орчих ёстой шүү, ийм дүрмээр явах ёстой шүү гэд. Тэр үед болохоор яаж ирсэн мэхээр нөгөө бид хүн ч яг 25 онд бол автозамын шинжилтийг маш сайн хийжсэн шүү дээ. Тэр хугацаанд тэмдэг тэмдэглэгээ ямар ч асуудалгүй байсан байхгүй юу? Асуудалгүй бид хүн тээврийн цагдаагийн алба замын хөгжлийн газартаа нийлээ. За энэ уулзуур дээр ямар тэмдэг байх вэ? Ямар тэмдэглэл байх вэ гэдэг зүйлээ бүгдийг хянд шалгаад зэгцэлцээ. Гол удам замуудаа. Гэтэл одоо яг нийгэмд 1 сарын 1-ээс өрнөд байгаа зүйл нь болж байгаа хэрэг эрсдэс уур амьсгалтай учраас нөгөө тэмдэг маань харагдахгүй нөхцөл байдал үүсэж байна. Дээрэс нь таны түрүүний хэлдэг нөгөө тухайн игнэнээс явах уулзуур нэвтрэх игнэний чиглэл заасан тэмдэг гэдэг зүйл байгаад байгаа. Энэ зүйлийг хэрэгжүүлэхэд бол нөгөө маш их нөгөө дэд үтсийн асуудал ч юм уу те материалын зүйлийн үед хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр бид хөө одоо зүгээр таны гарсан зөрчилтөөр магадгүй торгуул ирсэн үгүй юу мэдэхгүй байна. Бид хөө одоо эхний ээлжинд яаж байгаа гэхээр тэмдэг тэмдэглэгээ нь тод харагдаж байгаа
ойлгомжтой байгаа, иргэдийг төөрөгдүүлсэн мэдэхгүй байгаа газраар нь мэддэхгүй байгаа тэмдэглэлийн заалтыг зөрчүүлсэн торгуулийг явуулахгүй байгаа байхгүй. Яг тэмдэглэгийн тод байгаа уулзуургуудын замууд дээр тухайн игнэний зөрчлийг явуулж байгаа. Одоо тэр ингээд чи зөрчилчлөө гэдгийг одоо энэ автоматжуулсан систем маань өөрөө таниад байдгийг юм уу? Тийм гэсэн үг. Тийм гэсэн үг үү? Одоо ерөөсөө тэр уулзуур дээр чинь 10 гаруй камер байж байгаа. Тэр тухайн уучлаар эхний асуулт юу байсан бэ гэхээр нэрэ хичнээн газар хичнээн камер юм уу яасан бэ? Зоосон юм бэ те одоо энэ. Тийм бид хүн яг камержуулалтын хүрээнд бол нийт 150 уулзуур дээр гэрэлтгөөтэй 150 уулзуур дээр 150 уулзуур дотор бол 3 зам 4 зам дээрээс нөгөө явгууны зүгээр нөгөө зам гардаг гэрэлтгөө байдаг шүү дээ. Тий. Зохицуулдаг гарцсан явгууны гарцсан. Энэ дээр гэрэл тохиотой гарц болгон дээр 150 уулзуур байгаа. Энэ болгон дээр камержуулалт хийсэн. Эдгээр камержуулалт маань зорилго нь бол зөрчлийг илрүүлэх нэгдүгээр зорилго, хоёрдугаарт нь зорчилт хөдөлгөөний. Тантай би өмнөхөө нэвтрүүлэгтээс орж ирсэн шүү дээ. Та камераар бичлэг хийгээ тэрнийгээ тоолт юм уу гэж та гайхажсэн шүү дээ. Тэр зүйлээгээ бидхүү одоо болоод энэ технологийн шийдлийг ашиглаад тухайн уулзуураар хэдэн цагт ямар хугацаанд хизээ аль чиглэлд ямар машин гарч байгаа вэ гэдэг зүйлийг шууд real time нөхцөл байдлаар харах боломжийг бүрдүүлсэн. Ахаа дээрэс нь нийт Улаанбаатар хотод хэдэн тээврийн хэрэгсэл одоо яг хөдөлгөөнд оролцоод байгаа юм тий. Хичнээн зөрчлийг гаргаад байгаа юм. Орон нутгийн хэдэн тээврийн хэрэгсэл оролцоод байгаа юм. Ямар өнгөтэй машин оролцоод байгаа юм. Ямар маркийн машин оролцоод байгаа юм. Гэгчээний нөгөө технологиг ашигласан зөвхөн зөрчлөлийг илрүүлэхээс гадна энэ ерөнхий хөдөлгөөний зорчилтын суур өгөгдөл мэдээллийг бидгэн цуглуулж боломжтой болсон. Үүгээрээ дамжуулаад зөв хөдөлгөөн зохион байгуулалтын оновчлыг хийх, цаашлаад нөгөө ухаалаг тээврийн систем рүү орох гэдэг юм уу. Эндгээр зүйлүүд цогц бүрдсэн камержуулалтыг 150 уулзуур дээр хийсэн. 26 байршилт болохоор цамхаг буюу ерөнхийдөө нөгөө нэг ерөнхийд нь хөдөлгөөний хянах зориулт. Шулуун зам дээр гэсэн үг үү те? Тий, арай өндрөөс ерөнхийд нь харах зориулт нэг иргэдэг нэг камерууд одоо манай лайв ордог штэ. Төвчрлийн хөдөлгөөний нөхцөл байдал гэдэг. Тэрэнд зориулсан хуучин 44 камер байснараа бид хүн харагдахгүй байгаа цэгүүд дээр нэмээд 26-ыг байршуулсан. Ийм л нийтдээ 2600 камерыг суйрлуулт болсон байна. За тийм тэгээд за энэ систем маань нэвтрээд ингээд одоо өнөөдөр 14-т хонсон байна. За ямар нэгэн одоо үр дүн нааштай үр дүн гарч ийн үү? Та бүхэн дээр ямар судалгаа юу гэж гарч байна? Бид яг өгдлүүдээ яг үзэл өдөр шөнөгөөс үзээ судлаад өгдөл юу гарч байна. Ийм нэг нааштай мэдээ гарсан. Өмнө нь бид нөгөө мессеж явуулдаг байхад 2 сарын 1-ээс 12 сарын 15 хүртэл 23 сая мессеж явуулсан гэдэг чинь шүү дээ. Тэгэхэд 7 сард байсан игнэ байрны зөрчлийн мессежний тоо 12 сартай харьцуулсан чинь 80% буурсан. Тэгэхээр иргэд маань нөгөө замын хөдөлгөөний дүрмөө сэргээгээд алдаа дутагдлаа засаад зөв зөрчөөд эхэлсэн. 1 сарын 1-ээс яг 14 оноод эхэлсэн чинь өдөрт мессеж явуулж байгаа хугацаанд 70 мянгаас 80 мянган зөрчил илэрдэг байсан системд. Гэсэн чинь одоо болоод ирсэн чинь өдөрт 1500. Пүү. Хэд дахин 50 дахин буутсан юм болоо. Бараг 80 дахин дэм болчиход байгаа байхгүй юу? Тийм болчиход байна. Тэгэхээр эрг нөлөө шууд замын хөдөлгөөний дүрмийн зөрчил 70% буурсан байгаа юм эрг мэдээлэл байгаад. Одоо бид яг торгуул болгоод явуулсан байгаа зөрчлийн тоо бол 17 мянга. 14 хоногт 17 мянган. Өдөрт 1000 орчим байна шүү дээ. Гараал нэг тийм л зөрчлүүдийг илрүүлж байна. Өдрөөр өдөрт зулсан багасаал байна. Одоо манай дашборд нэр ингээ харагдаж байгаа байхгүй юу? Хитэн зөрчил игнэ байр зогсшгом гэдэг. Тий, уучлаарай. Одоо ингээд тэр машин дүрм зөрчилчлөө гэдгийн дээр AI маань янгуудаа одоо дохио мохио өгд юм уу яадаг одоо шууд систем рүү шидчихэж байгаа. Ингээ шидчихтэй юм. Тэнгүүтээ тэрнийг ахаад бид нар 3 хуваачиж байгаа систем. Улаан, шар, ногоон гэдэг. За. Улаан гэдэг бол одоо тэр систем ямар нэгэн байдлаар тэр дугаар нь танигдаагүй ч юм уу те. Эсвэл бол нотлох хөрөмтийн төвшөнд хүрэхгүй байгаа бол шууд улаан болгочихж байгаа. Тэр чинь нөгөө удуур нь одоо гэрэл зохигдоод харагдахгүй ч юм уу те. Тэрнийг шууд улаан болгочихж байгаа. Шар болж байгаа нь болохоор өнгөн зөрчин ч юм уу те. Улаан тээврийн хэрэгсэлтэй хүнийг ногоон тээврийн хэрэгсэлтэй хүн гараад ирэх юм бол тэр чинь буруу эзэмшигчд нөгөө торгуулийн зөрчлийн мэдээлэл явагдах гэдэг шүү дээ. Тэрнийг анхаараарай гэж шар төлөвлөлөө оруулчихсан. За ногоон нь болохоор за энэ системийн хүрээнд бол бүгд нотлох хөрөмтийн түвшинд
98-аас 100% итгэл үнэмштэйгээр биелжлээ. За энийг хүлээж авна уу гэд эрхгүй албан тушаалтан буюу тээврийн цагдаагийн албаны хүн лүү шидэд явчихж байгаа. Тэр ногоон болсон зүйлээ бид нар иргэдэд нөгөө эрхгүй албан тушаалтан шалгагдаж байна гэдэг мессежээр хөрвүүлж байгаа. А энэний дараагаар эрхгүй албан тушаалтан шалгаад одоо нөгөө нийгэм дүрнүүд байгаа эмнэлгийн машин зам тавьж өгснөөр шалтгаалаач гэдэг юм уу, зам тээврийн осол гарцныг энэ зүйл дээр саадыг тойрон гарах үйлдэлийгээ торгуулчлаач гэдэг юм уу. Энэ нөгөө систем өөрөө таних боломжгүй зүйлүүдийг эсвэл цагдаа зохицуулж яхад улаан гэрлээр орцсон гэдэг энэ асуултууд байна. Эдгээр асуултуудыг эрхгүй албан тушаалтан ахаад тэр ногоонуудыг фильтртэд хянаад үнэхээр тухайн иргэний зөрчил маань өөрөө цагдаа байж уу, зам тавьж өгсөн байна уу, жолооч үүргээ биелүүлж үү гэдгийг нь хянжаагаад торгуул болгож очиж байгаа. Тэгэхээр нөгөө нэг алдаа гарах магадлал бүр л багасаад ирчихэж байгаа гэсэн. Зүгээр зорилго бол бид хүн ингээд бүгднгийн торгоол ингээд байх зорилго. Тэгээд иргэд маань нөгөө нэг ойлгож байгаа зүйл нь шалгагдаж байна гэдэг гормыг харангуутаал зөрчил борчлоо. Торгуул надаа ирчлээ гэдэг өрөөсгөл ойлголт байсан. Нэгээ сүүлийн эхэлсэн 7 хоногт. Энэ 7 хоногоос ахгуулаад бүгд ойлгодог болчоод. Тэр чинь бүр доотлолтой бүр санал хүсэлтийн хүртэл юутэй шүү дээ. Цонхтой. Тухайн зөрчил мессежээр шалгагдаж байна гингүүт нь энд цагдаа зохицуулж хийжсэн. Тэр хүнд тэр мессежтэй хамт тэр нөгөө видео нэрх үү те. За ингээд линк зураг нэрээд та ийм байршилд эдэн цагт замын хөдөлгөөний дүрмийн тэр заалтаар ингээд ийм зөрчлөлийг одоо шалгагдаж байна шүү эрхгүй албан тушаалтан гэдэг ер нь зураг нь харагдан. Тэгээд тэрнийхэн доотлолт нь үүнтэй холбоотой шалгагдаад байгаа зөрчилтэй холбоотой танд санал хүсэлт байна уу гэж байж байгаа. Тэр үед хүн иргэн маань өөрийгөө бас бүх зүйл нь цаг минут байрштайгаа байж байгаа юм чинь би тэгсэн шүү дээ. Ингэсэн шүү дээ. 103-ын машин зам тавьж өгсөн, гал командын машин зам тавьж өгсөн, цагдаа зохицуулж исэн ч гэдэг юм уу те. Тухайн үеийн болж байгаа зүйлүүдийг бичиж явуулахад бид бүхний нөгөө фильтр хийх шалгах ажил маань бүр л хялбаршаад ирж байгаа гэсэн үг. Тэр заавал замын цагдаад өгдөг нь ямар учиртай? Та нар өөрсдөө та нар ингээд зөрчил болцсон байх шүү гэдэг явуулж болдгоо юм уу те? Хууль эрх зүйн хүрээнд болохоор заавал эрхгүй албан тушаалтан. Тэр нь замын цагдаа гэдэг юм уу те? Заавал тэгж шалгах хэрэгтэй. Энийг дамжлага л бас нэмэгдчихэд энэ бол. Ер нь явандаа хууль эрх зүйн зохицуулалт нь бол захим гарын үсгээр баталгаажуулж болно гэж байгаа. Энэ өөрөө явсаар хагаад систем алдаагүй болоод иргэд хүртэл зөв ойлголтод хүрээд илүү хөгжүүлж сайжраад ирэх юм бол захим гарын үсгээр буюу шууд одоо гарын үсэг заавал хүн үзэж харж биш тэрнийг шууд нөгөө бүгднгийн баталгаажуулаад багцлаад баталгаажуулаад явах хууль эрх зүйн бас боломжтой нээлттэй байна. Тэгвэл танайхаа өөрсдөө заавал цагдаагаар дамжуулахгүй өөрсдөө тэрийг явуулаад эрх нь бол нээлттэй байгаа юм байна тий. Тэгээд зүгээр миний хувийн бодол шүү. Энд дээр бас их олон хүн бас саналаа хэлсэн байлээ. Тэр одоо өөрөө юуг вэ? Тэр нөгөө дээр байдаг тэр өлгцэн тэр нөгөө ийшээ эргэж шүү. Хоёр игнэгээр ийшээ эргэж болно шүү. Нэг игнэгээр ийшээ эргэж болно шүү гэдгийг л одоо тэр мөнгө төгрөг дутлааг юуг вэ? Та сая ямар тайлбар хэлж үү тэр дээр? Тэр дээр бол битгэд нөгөө 100 болвол нөгөө тэмдэглэгээ тод байсан учраас тухайн юуг бол яг үүндээ бол тооцоолоогүй. Дараагаар нь энэ нөгөө хүүтэн халуун хүүтэн хоёр чинь тэр яахаараа нөгөө уралд ороод яад юм бэ? Нөгөө тэмдэглэгэн дээр чинь тээврийн хэрэгслийн яндангаас шингэн ялгараад нөгөөтийг дарчт юм байна. Харахгүй болгочтой, харагдгаа боловчтой юм байна. Гялаа өөрчтэй юм байна. Дээрээс нь энэ бохирдолтой холбоотой харлаад харагдгаа болчтой юм байна. Энэ нөхцөл байдлуудыг бол хамгийн ил тод байлгах зүйл нь бол тэр тэмдэглэл байгаа юм л да. Тухайн игнэнийхаа дээр байрлсан байна. Тэр зүйл маань өөрөө яг нөгөө ажиллагааны хувьд бол нэлээдгүй одоо тэнцэн ахаа шон суулгаал, ахаа кабель татаал ингээл явахаасаа илүүтэйгээр тэр зүйл бол хийж болох зүйл. Тий. Сайжруулаад явна. Зүгээр одоогийн нөхцөл байдалд бол яаж байгаа юм? Заавал одоо тэр харагдахгүй байгаа газар нь бид хүн хүчээр байгаа шүү гэдэг байдлаар зөрчлийг илгээхгүй байна. Тэрийг бас их асуусан байлээ. Нөгөө цаасан бас ороод тэр зураас мураас нь дарагдсан үед тэр одоо за тэр дээр байдаг тэмдэглэгийг л нэн даруул хийх хэрэгтэй байна л гэж одоо их олон хүн тийм санал хэлсэн байгаа шүү тий. За тэгээ хоёулаа яг нөгөө одоо тодорхой ийм кейсүүд дээр би ингэсэн юм а энэ та хоёр нэгд өдөр тохиролцоод
3 дахь өдөр ингээ нэвтрүүлгэнд орё гэд. Тэгээ би өөрийнхөө Facebook хуудсан дээр бас нэг зарлал шиг юм бичсэн байхгүй юу. Одоо ийм ажил хариуцсан ийм хүн ингээ манай нэвтрүүлгээ орох гэж байна. Та бүхэнд одоо санал асуух барих санал байвал энэ доор бичээрэй. Би тэр албаныхны хүнээс одоо яг хариултыг авч та бүхэнд өгнө гэх. Тэгээ тэн дээр бас нэлээд олон хүн хандаж ингэж асуулт асуусан байгаа. Тэгээ би одоо энэ асуултууд руу орё гэж ингэж бодож байна. За энэ ер нь бол энэ бүх хүн ингээд юугаа мессеж эхлэхдээ дандаа бүгдөө л их зөв ажил эхэлжээ гэд ингэж эхэлсэн байлээ шүү те. За энэ дээр энэ хүн ингэж төгжрлийн шалтгааныг 1 муу жолооч, 2 муу машин, 3 муу зам, 4-т нь замын хөдөлгөөний муу удирдлага төлөвлөлт, 5-д нь муу зохицуулагч буюу муу цагдаа, 6-д нь бүх талын хариуцлага гэж үздэг. Замын нөхцөл буюу 1-р зогсоол замын нөхцөл буюу зогсоол 1-р игнэний дагуу амьдралын шаардлагаар битүү зогсдог. Маш ойлгомжгүй замын урсгал зэргийг яавал дээр гэж боддог вэ? Ямар зөвлөмж гарах вэ гэж асуусан байна. Санал нийлж чинь яг энэ 6 зүйл дээр яг санал нийлж байна. Тэгэхээр яг энэ уг суурийг энэ юм бол яг л хэлсэн байна л да. 1-р жолооч нарын дүрмээс гэж ийн авто замын нөхцөл байдлаас гэж ийн хөдөлгөөн зохицуулалтаас нь гэж ийн зохицуулт хийж байгаа цагдаагаас нь гэж ийн тий. Тэр одоогийн байгаа нөхцөл байдал гэдэг зүйл бол өөрөө яг Улаанбаатар хотод маань одоо яг таны нэвтрүүлэгч бис тухайд хэлж илсэн. Тэгэхээр тэр маань өөрөө бас хууль эрх зүй болоод батлагдсан учраас би айгу баяртай байна. Тэгэхээр яг угссан энэ өөрөө энэ төгжрлийн шалтгаан нөхцөл бол хот төлөлтийн асуудал 1-р нэг амар. Хоёрдугаарт энэ хот төлөлтөн дээр хийгдсэн байгаа автозам дээр ямар нэгэн байдлаар хүний одоо амьдралын хэрэгцээ шаардлагаар бий болсон автомашинжилт гэдэг зүйл. Энэ хоёрын яг онлоороо юу гэж ярьдаг вэ гэхээр тухайн автозам дээр байх тээврийн хэрэгслийн нягтршил нэг байх юм бол зохистой харьцаа буюу үүнд зохицуултыг зөв хийж болох. Түүнээсээ холбоотой төгжрөлгүй явах, аюулгүй явах нөхцөл бүрддэг. Гэтэл яг Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдалд бол нэгийг харьцах нь 2.6. Ийм нөхцөл байдал. 3 дахин гэсэн. Энэ балансаа бид төхөө яг барьцсан явж байна. Өчтөр санаж байгаа бол нөгөө 25 оны 11 сарын 15-ны өдөр 24 оны 11 сарын 15-ны өдөр тээврийн хэрэгслийн дээд хязгаарыг тогтоогоод Улаанбаатар хотод дугаар хязгаарлалт хийсэн тийм. Энэ зорилго маань өөрөө том утгаараа бид хүн бүтээн байгуулалтыг хийгээлээдэг. Өөрөө үйлдвэрлэгч орон биш 1-р, 2-р эрсдэс уур амьсгалд орон учраас энийг автомашинжилтыг гүйцсэн бид хүн бүтээн байгуулалтыг хийж үнэхээр чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болчихжээ. Тийм учраас тээврийн хэрэгслийг зогсоогоод төр хугацаанд зогсоогоод тэр хугацаанд бид хүн нийтийн тээврийг дэмждэг юм уу гэдэг юм уу те автозамаа сайжруулах юм уу энэ ажлуудыг хийгээ явж байгаа ийм зүйл байна. Тэр гол асуудлыг нь бол шийдэх байдлаар нэлээдгүй бодлогын бичгээр туйл эрх зүйнүүд гарцсан. За бүр цаашлаад бүр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дээр 2030 оноос ахгуулаад буруу талтай өрүүлэлттэй буюу одоо баруун гарталтай өрүүлэлттэй тээврийн хэрэгслийг 30 оноос баруун гарталтай тээврийн хэрэгслийг нийтийн эзэмшлийн гудамж салбайд ашиглах зориултайгаар оруулж ирж одоо хэрэглэхийг хориглоно гэж заалтсан. Тэр юу гэсэн үг вэ? Одоо тийч яаж болт юм бэ штэ. Тэр буруу талтай өрүүлэлттэй машиныг үзмэр байдлаар юм ашиглах нөхцөл байд юм байна. Тэр нь бол нээлттэй. Нийтийн эзэмшлийн гудамж салбайд одоо унж хэрэглэх нь хорчиж байгаа гэсэн. Тэр нэг өснөө уучлаарай. Одоо тийм машинтай улсууч 30 он өрөхөр яах юм? Тэр шинээр оруулж ирэхгүй гэж асуудал. Шинээр оруулж ирэхгүй дээр л хориг тавьсан байна. Түүнээс одоо байгаа нь бол байдгаараа тэр чинь нөгөө цагийн урсгалаараа илэгдэл хоригдлоо ингээд дуусна. Гэдэг хууль хүртэл батлагдсан байгаа нэг талдаа одоо энэ буруу талтай өрүүлэлттэй байгаа нь өөрөө өнөөдөр Монгол улсын хэмжээнд зөв талтай өрүүлэлттэй буюу тийм зохицуулалттай замын байгууламжууд бүгд баригдсан байдаг. Гэтэл буруу талтайгаас шалтгаалаад нөгөө зам тээврийн асуудал, гүйц төрүүлэх асуудал, хөдөлгөөн зохицуулах асуудал хүртэл асуудал гардаг. Одоо Европод бол тэгдэг штэ. Баруун эргээд ч юм уу те баруун гартлын дүрэн бол маш их элбэг байж идэг. Тэр нь нээлттэй байж идэг. Бид нар яг Улаанбаатар хотод тэрнийг хэрэгжүүлчихье гэхээр урдныг үдсэн штэ тий үдсэн баруун. Одоо тэрнийгээ боломжит аралтай газрууд дээр нь бид нар хийж байгаа. Нээлттэй орхисон байгаа. 14 байршилт. Тэрнийг бүр ингээ нээлттэй болгочихъя гэхээр
Хөдөлгөөний аюулгүй байдал талдаа төвчрлээс илүү хүний амнаас нэн тэргуунд байх ёстой биднэрт. Тэр утгаараа нөгөө буруу талтай өрүүлдэг тээврийн эрсдэл маань багандаа хаагаад явган зорчигч юм өргөх ч юм уу тий. Ийм эрсдэл гарч байгаа энэ зүйлийг зөв болохын тулд тэр одоо шинжилгээг хийж хууль эрх зүйг бий болсон ч гэдэг юм. Энэ суураар нь шийдэх асуудлуудыг бол хууль эрх зүйрээнд ингээд хийгээд эхэлсэн байгаа гэж одоо энэ хүнд багцлаа тайлбарлахад тийм байна. Ахаад нэг зүйл нь бүтээн байгуулалтын ажлууд бол төвжирлийг бууруулахтай холбоотой том байгуулалтын ажлууд нэлээдгүй эхэлсэн байна. 3 нөхөн гарцны ажил байна. Дээрээс нь тойрог хурдны зам маань явж гин. Ахаа нийтийн тээврийг дэмжсэн тарамбайн төсөлж гэдэг юм уу, дүүжин тээвэрч гэдэг юм уу. Ер нь бол туулын хурдны зам бол одоо бүр яг 3 сараас эхлэж чинь гэдэг юм. Тэр энэ хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслээ түр хязгаарсан гэдэг юм. Энэ суураар нь шийдсэн. Бид хэд арга цагаад байсан зүйлийг одоо яг суураар нь шийдэхгүй л бол болохгүй гэдэг зүйлийг л одоо гал барьж л бид төхөө яг хийж байна. Тий. Тэрэн дээр бол би одоо Нямба дарга бүрэн дэмжиж байгаа юм. Тэр ялангуяа тэр дугаар олгохыг хязгаарласан. Тэгээд тэрнээс хойш одоо машины тоо хэр зэрэг ихсэн. Үнэхээр тэр юу маань хэрэгжиж байна уу? Өнгөрсөн жилдээ харьцуулахад 30% буурсан гэдэг. Импортоор орж ирсэн тоо 30%-аар одоо Улаанбаатар хөдөлгөөнд орсон 30% буурсан гэдэг статистикийг би нийслэлийн автозамын бүртгэлийн пэйж утаснаас өчтөрийг харсан. Тийм үү те. Тэгэхээр ямар ч хэлсэн бид хүн яг энэ байгаа балансаа бариад авах юм бол одоо энэ төгжрдээсээ энэ байгаа нөхцөл байдлаасаа дордохгүйгээр байгаад байгаа нь одоо сүүлийн 2 жил харагдаж байна л да. Одоо сүүлийн 2 жил бол яг ингэснээр яг тэг зогсолт гэдэг зүйл харьцангуй үүссэнгүү гэж миний хувьд бол бодож байгаа. Өмнө нь бол 23 онд бол 13 удаагийн тэг зогсолт хийлээ гэж ярьдаг байсан бол одоо хүмүүс маань мартчихад байна. 24 25 онд бол яг үнийг хэлэхэд яг тэг зогсолт болсон кейс бол тун хавархан байгаа нь хийж байгаа ажлууд үр дүнгээ өгч чинь баг угаар шууд одоо ингээд төвжирлгөө болоод гів гинт ямар ч төвжирлгөө 25 км цагийн урттай сүлжилтэх хугацаа бол бид хүн болоогүй. Гэтэ баг угаар төвжирч байгаа тэр зүйлээ тогтоон барьж чадж байгаа нь амжилт юм болов уу гэж басна. Та зүгээр нэг импортлсон машины тоог сайн надад хэлээ. Би өссөн гэхээр Улаанбаатарт явж байгаа машины тоо тэр захирамжаас хойш одоо тэр чинь жил болгоно нэг 80 90 мянгаар ч гэлөө нэмэгдсэн байсан юм билээ шүү дээ тий. Тэр маань одоо хэд болж буурсан байна. Үнэхээр тэр яг хэрэгжчихсэн үү л гэж бас. Энэ яаж байгаа юм бэ? Яг 730 мянга гээд 804 мянга дээр яг тогтооцсон тэр тоогоор л байгаа. Ерөөсөө нэмэгдэв. За. Дээд хязгаараас ерөөсөө нэмээгүй. Ямар байдлаар ерөнхийдөө нэмэгдэж байгаа гэхээр хуучин байсан нөгөө нэг дугаарууд маань сэргэлтэнд тэр бүртгэлтэй байсан одоо айлын хашаанд ашиглагддаггүй байсан дугаарууд гарч ирсэн ийм зүйл байна. Тэр маань хүртэл одоо нөөц нь ерөнхийдөө шахагдаад дуусч байгаа. Тэгэхээр бидэд бол одоогийн нөхцөл байдлаасаа дордохгүйгээр байх одоо дээд хязгаартаа тулцсан байгаа ийм нөхцөл. Тий, тэгээд яг хөө зүгээр импортоор орж иж байгаа машин 30% буурсан ч гэсэн тэр чинь хөдөө бол номер авахд бол нээлттэй шүү дээ тий. За тэгээд тэр машинууд Улаанбаатарт орж ирэн зүгээр нэг бас нэг Нямба дарга нэг захирамж шилөө гаргаад байсан хөдөөний машин 3 хоног л Улаанбаатар хотод одоо үн төлбөргүй явж болно. Тэрнээс дээш болчих юм бол өдрийн 5000 ч үлээ юу ч үлээ нэг тийм юм гаргасан. Тэр одоо хэрэгжиж байгаа юм. Тийм. Тэрний хэрэгжлийг хангах гад бидхүү яг энэ жилийн төсөвт суулгацсан байгаа. Тэрний өгөхөөр одоо нэг хуучин постууд гэж байдаг шүү дээ. 22-ын товчооны пост, имэйлтийн пост гэдэг. Энэ постуудыг эргээгээд сайжруулах ийм зүйлүүд явагдаж байна. Ингэснээр нөгөө нэг Улаанбаатар хот руу орж ирж байгаа орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийнхаа тоо хэмжээ хязгаарыг мэдж авахгүй болвол одоо Улаанбаатар хотын дугаарыг ингээд бид бүхэн зэгцлээд болчихж байхад орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл 100 мянга хүртэл баяр ёслолоор орж ирж хөдөлгөөнд оролцож байгаа шүү дээ тий. Энэ зүйлийг зэгцлэх байдлаар яг тэр бодлогын хүрээнд энэ ажлууд зэгцрээд энэ хавраас явна. Одоо та бүхний тэр нөгөө цахим автоматжуулалтын систем чи одоо ингээд хичнээн хөдөөний машин, дугаартай машин явж гэнэ гэдэг нь бол харагдаж байгаа шүү дээ тий. Одоо хэдэн хувь байх шиг байна? Өдөрт дунджаар бол ер нь 20 мянган 20 дугаартай тээврээс оролцож байна. Баяр ёслолын үеэр 100 болчтой юм уу тий. За дараагийн үзэгчийн асуулт юм байна. Энд бас 6 асуулт байх шиг байна. Би нэг дор тавьчих. Төв шуудангийн уулзуураар урд талаас ирээд зүүн гар тийшээ ирэх зөвхөн
4-р игнээс эргэж байгаа. Уул зорийнхын ачааллыг бодсон ч 2-р игнээ бай гэхэд 3-р игнээс зүүн тийш эргэж болдог болмоор байна гэж байна. Хоёрт нь мөн зарим 2 игнээтэй уул зуруудад аль игнээс чигээрээ явж болдог баймаар байна. За 3-т нь улаан гэрэлтэй байх зохицуулагч нь яв гэд явуулдаг. Дараа нь хиймэл оюунаа торгуул ирдэг. За та энийг хариулцсан. Төргөн тусламж гал команд онцгой байдал. За энийг бас хариулцсан байна. Улсын дугаартаа дугааргүй явж байгаа. Дугаараа толгойг нь доошоо харуулаад зүүчихсэн машиныг яах вэ гэж байна. За 6-ад нь цонхоо онгоолгоод энэ их чухал шүү. Цонхоо онгоолгоод тамхины үнсээ хаяад явдаг жолооч нарыг яах вэ? Үнсч яахав дүүрчихээр акурка нислаад байдаг. Энийгээр одоо хянж зохицуулж болох уу гэсэн байна. Яг зөв сүүлийн асуултын өрөөнд бол яг боломжтой юм байлээ. Тэгэхээр ч нөгөө яг тамхи татаж энэ нөгөө хот нийтийн аж ахуйн чиглэлээр бас AI-г төлхөө ашиглах гэдэг одоо бас зорилт тавьсан байна. Хотын өрөөнд бол гал гарах те. Эсвэл бол хогийн пүнкер дүүрэх ч гэдэг юм уу те. Эсвэл гэмтэр ихээр үлддэг газар ч гэдэг юм уу. Эдгээр зүйлийг илрүүлэх, тэр зүйлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх байдлаар энэ камерын системийг энэжлээс илүү төлхөө. Одоо ер нь бол зам дээр байх камержуулт бол ерөнхийдөө болцсон. Одоо эргээгээд хот нийтийн аж ахуйн чиглэл рүү саяны хэлдэг одоо магадгүй хотын соёлын чиглэл рүү ч юм уу те. Эдгээр зүйл рүү бол орох боломжтой зүйлүүдийн нэг. За сая төвшуудангийн уулзуурыг ярьж байна. Төвшуудангийн уулзуур бол тухайн уулзуур гудамж замын бас нэг онцлог байна. Геометр дүрсгэж байдаг. Тэгэхээр хоёулангийн магадгүй зөв эрг их урдаасаа ирээд цэцэг төлөвлөгөө зөв эрх боломжтой болгоод өгөөч л гэж байна л да. Тэгэхээр инх таймны гүүр маань өөрөө 2-1-ээр орж ирээд жолооч нар маань явсараад зөв эрх нөхцөлтэй болчиход байгаа байхгүй. Тийм учраас нөгөө геометр хэмжээсээс шалтгаалаад тэр зохицуултыг хийж байгаа. Ахаа замын тэмдэглэгээ эрэлтэнд нь нийцсэн тэр тэмдэглэгээний заалтуудыг бол хийж болно. За энэ дашрам дахиад хэлэхэд энэ AI хийсэнтэй холбоотой бид хүн тэгэж орхичоогүй. Хүмүүс нөгөө нэг зэгцтэй болоод игнэ бариараа эзэлдэг болоод зогсгомны ард гардаг болоод ирэхээр бидний ажил бас ахаад нэмэгдсэн. Нөгөө оновчлох, сайжруулах ажил маань. Бүгд нөгөө игнэ бариараа эзлээд яваад ирэхээр зөв үрхийг нь хог болсон байж байгаа. Чигээрээ явахыг нэ дүүрцэн байж. Харин тий, яг үн тий. Эдгээр зүйл дээр чи одоо бид хүү яг нөгөө өгөгдөл дээр зөв өгөгдөл гарч ирж байгаа байхгүй. Чигээрээ явах хэдэн машин явж байгаа, зөв эрх хэдэн машин явж байгаа гэдэг зөв мэдээлэл дээрээ тулгуурсан гэрлэн дохионы оновчлыг бид хүн 10 уулзуур дээр хийцэн байна. 10 уулзуур. Одоо нэгсэндээ өгөгдөл дээр сурлуулаа бид хүү ажиллаад байгаа гэсэн үг шүү дээ инженерүүд маань. Жишээлх юм бол Дүлгөөнуур Автлаза Үлжид төв гэдэг 3 уулзуур дээр жишээлбэл иргэд маань тухайн иргэд маань бол амьдрэх хүмүүст анзаарсан баг. Зөв өгнөө 3 секунд асдаг гэх тухайн үед ирэлт байгаагүйсэн. Одоо ирэлттэй болцсон байна. Тэр тоон гараад ирэнгүүт нь гормигийн солио сайжруулах ч юм уу тийм. Энэ ажлуудыг бид хүн хийгээд бас яг ирэлтэнд зохирсон зөрмийн дагуу оновчлалыг тодорхойлоод зохицол болон бий болж байгаа. Тий. Зүгээр та нөгөө замын дэмдэглэгээ гэж яриад байна. За яг газар дээр ийм зураасууд тэмдгүүд байж идэг. Тэр маань одоо уул зураас нэг 10 метрийн өмнө байдаг байхгүй. За 20 метрийн өмнө. Тэрийг мэдэхгүй одоо жолоочвол ирээл одоо аль нэгнээр ирэхэж мэдэхгүй алиугаар нь чигээрээ явж мэдэхгүй байгаад идэх байхгүй. Тэгэхээр тэр миний яриад байгаа тэр өндөрт байдаг тэр бол заавал ч хамгийн түрүүл хийх хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. Тийм тэрнийг бид хүн судалж байгаа хүндрэлтэй асуудлууд болтгоны нэг үлгэд байгаад. Нөгөө авцамдаа гүрчин маш их одоо дид бүтцийн шилэн кабель ч гэдэг юм юмнууд зөндөө явж байгаа. Тэр дундуур ингээд стандартаараа тэр чинь бас стандарттай шүү дээ. Тэр тэмдгийг хаана тавих вэ гэдэг. Тэр газрын тавихаар нь яг энэчнээс эхлэх юм байна. Уулзуур гацнаас 50 метрт мэдээллийн тэмдэг суурингийн дотор байх юм байна ч гэдэг юм тий. Тэр стандартаа бариулаа явуулъя гэхээр нөгөө зай хэмжээ ч гэдэг юм уу тий. Тэрний чинь цуулгахын тулд нэг шон босгож таарна тий. Тэр нөхцөл боломж нь хэр байх уу? Дээшээ агаарын тэр зам нь бас яг чөлөөтэй байх уу тий. Тэрнийг татах. Ингээд бас нэг дэд үтсийн хүндрэлүүд бас байна. Тэрнийг бас бид хүн судалж байгаа. Стандарт гэдэг маань одоо өөрөө энэ өндрийг хэлээд байна уу? Тий, өндрийг хэлж байгаа, байршуулах, орон зайн хэмжээг нь хэлж байгаа. Гэхдээ яг тэр стандартыг нэг метр доошлуулад тэр үнэхээр тэр кабель утас хаагаад идэх юм бол 1 метр доошлуулад тэр одоо уг нь тэр яг бид хүн нэг нэгдсэн үндэсний байгууллагын амрагч нэг
Вений конвенцэд хамрагдсан улс чинь яг нөгөө олон улсад тэр транзит тээр буюу олон улсын машин хүртэл явахдаа тэр стандарт дүрм нормын дагуу явах учраас өөрсдийнхөө нийгэм тохирсон, ах ュイ тохирсон байдлаар тэр стандартыг самаагүй өөрчилж болохгүй юм байна. Тийм. Тэгэхээр нөгөө тэгвэл дөрөв чин дээр стандарт хэмнэлзүүн газар билүү. Тэнж яаж өөрчлөлтөө илүүтэй бүр нэгдсэн үндэсний байгууллагад санал өгч ийж. Бүр Тийм тэгжиж энэ Венийн конвенцэд ингэнүү гэдэг тэгжиж. Тийм. Олон улсын дүрм чинь нөгөө олон улсад яадаг учраас тийм. Бас явдалтай юм оролдож болохгүй юм. Тэр нэг дугааргүй болон дугаараа доош нь харуулад явдیں۔ Тийм. Энэ дээр бидхүү яг нөгөө нийслэлийн засаг даргын хамгийн газар, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, гэмтэргээс үрдсэн сэргийлэх салбар зөвлөж гэдэг юм уу. Эдгээр байгууллагууд яг энэ нөгөө нэг камержуулалтын систем орсонтой холбогдуулан иргэд маань бас нэг тийм зүйлийг гаргаж байгаа. Үүн дээр нь бид нар шууд 8 сарын 15-наас ахгуулаад арга хэмжээ аваад эхэлсэн. Одоогийн байдлаар за би тоог нь буруу хэлж магадгүй шүү. 700 гаруй ийм зөрчлүүдийг арилгуулсан байна. Дугааргүй машины чинь одоо яаж таних хэнийх үү гэдгийг шууд системөөр таньчихна. Энэ машин дугааргүй байна. Гүйгүй. Гэхдээ одоо болдын машин нүү хэнийх тэрнийг нь алпаагчтай одоо тэнд харин шуурха баг ажиллаж байгаа байхгүй юу? Тээврийн цагдаагийн алба. За тэднэртээ мэдээ өгчих юм уу? Систем мэдээ өгч. Тэнгүүд манай ахан одоо зохицуултыг хийгээд алпаагчдад мэддэгдээд тэнцээ цагтаа зогсоогоод газар дээр нарах хэмжээ аваад явж байгаа. Энэ зөрчил сүүлийн үед бүр буурсан байна. Ер нь бол өдөрт болвол төгжрэлтэй байдлаас шалтгаалаад арга хэмжээ авах байдал нь илэрлээсээ шалтгаалаад нэг 25-аас 30 илэрдийсэн болвол одоо энэ сэрэг байгаа нөхцөл байдал бүр 10 руу ороод ирсэн, багассан байна. Тэгэхээр энэ асуудал зэгцэрч байгаа гэсэн. Би над бүр нэг асуултыг сануулчлаа тэр сэрэг гэж. За ингээд та ингээд нэг гэрнээ байр эзлэх юу ингээд айгүй сайхан мэдээ хуваар буураад зохицуултанд орж ийн гэд яг өнөөдөр бол энэ нөгөө сургууль цэцэрлэг амарцсан ийм угаасаа замын хөдөлгөөний сэрэгчдэг үе. Тэгэхээр та нуусын энэ одоо амжилт гээд нэрлээд байгаа юм маань одоо 1 сарын 26-нд сургууль орохын гэсэн баха. Тэгээд тэрнээс хойш бол яах болоо гэж би одоо үндэ санаа зовж байгаа шүү. Зөв. Бидхүү яг судалсан. Яг нөгөө нэг энэ систем чинь 1 сарын 1-ээс орсон шүү дээ тийм. Үүнтэй холбоотой 1 сарын 2-ны өдрийг 10-ны өдөртэй харьцууллаа. Яг хичээл сурвал амарцсан байгаад байгаа. Нэг ажлын 5 дахь өдөр байгаад байгаа байхгүй юу. Энэ өжлийг харьцуулсан чинь тухайн уулзуурын нэвтрүүлэх чадвар энэ нөгөө дүрмээрээ яваад ирэхээр зарим уулзуур дээр бүр механик тээврийн сургуулийн уулзуур дээр бүр 40 хүртэлх хуваар нэмэгдсэн. Тийм тоо баримт байна. Том масаараа 150 уулзуурынхаа өгөгдлийг аваад утсан чинь 13 хувиар сайжирсан. Нэвтрүүлэх чадвар сайжирсан. Ийм үзүүлэлт бол байгаад байна. Хичээл сургууль амарсантай холбоотой юу болж байгаа вэ гэхээр хичээл сургууль орж их үедээ харьцуулсан чинь 50,000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөний оролцоогоос хасагдсан байна. Өдөрт. Өдөрт 620,000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог бол хичээл сургууль амарснаас хойш 570,000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Тэр ч одоо хэдэн хувь гэсэн үг 10 хүрэхгүй. 10 хүрэхгүй. Тийм 10 хүрэхгүй. Тэгсэн чинь эргээгээд зорчилт гэдэг зүйл маа нөгөө 4 удаа зорчилт хийдэг байсан бол 5 удаа хийдэг болсон байна. Нөгөө төгжрөлгүй болоод ирэхээр тээврийн хэрэгслийн тоо маань багасаад ирэхээр нөгөө нэг тэнцвэртэй харьцалтай харьцаа маань арай нэг 2.6 байсан бол 2 руу ороод ирж шүү дээ. Ингээд ирэхээр арай төгжрөлийн урт маань багасаад ирэхээр хүмүүс маань зорчилт нь их болж ийн гэсэн үг. Тийм байна тий. Намуу гэдэг хүн одоо 4 ажил амжуулдаг байсан бол 5 ажил амжуулах боломжтой байсан. Тэгэхээр энэ юу гэлж байгаа гэхээр хичээл сургууль амархаараа нэгэсэндээ 20%-аар энэ төгжрөл ачаал буурж байгаа гэдэг тоог гэдэг. Яг түрүүний таны хэлдэг энэ AI орсонтой холбоотойгоор дөрмийн хэрэгжилт хангасантай холбоотой бол уулзуурын нэвтрүүлэх чадвар гэдэг зүйл 13%-аар сайжирсан. Би төгжрөлийн хувь гэж хэлээгүй шүү. Уулзуурын тухайн чиглэлээс явах, нэвтрэн өнгөрөх 10 машин нэвтрдэг байсан бол одоо 13 машин нэвтрдэг болсон л гэсэн үг. За тийм ингэж энэ Эрдэнэ чимэг гэж хэрэглэгч бүтэн жил туршилт гэж явсан яагаад гэрлэн дохионуудыг тоолууртай болгоогүй юм бэ гэж байна. Тий. 2019 онд бид бүх яг замын хөдөлгөөний удирдлагын төв яг энэ тоолуур гэдэг зүйл гэрлэн дохионы дуусах болон асах хугацааг илэрхийлж байгаа тоолуурын систем байдаг. Энэ зүйлийг бид хүн уулзуурууд дээр байршуулсан.
Тэгсэн чинь сөрөг нөлөө гарч эхэлсэн. Сөрөг нөлөө нь зөвхөн Монголч биш, Солонгост өөрөө илэрч эхэлсэн. Яг гэхээр хүмүүс нөгөө манай зүгээр яг дүрмээрээ явдаг ч юм уу зөв тооцоолж чадах хүмүүс бол энийг зөв ашиглах юм бол зөв хэрэгтэй. Одоо яг 90-ны хэлээд байгаа би гэрлээ зөрчихгүй гэрлээ хэдэн минутын секундын дараа дуусгаа мэдээд зогсчихно гэд. Нөгөө талаасаа амжих гэж тухайн ногоон гэрэл 3 2 1 гэж дуусгаж штэ тийм. Тэнгүүд тэнд амжих гэж нөгөө замаа тооцоолохгүй хурд хэтрүүлснээс шалтгаалаад зам тээврийн ноцтоос гарах. Ийм эрсдэл их бишээд эхэлсэн. Тэгэхээр тэр нөгөө сөрөг талыг нь бидний гол зорилго бол аюулгүй байдал гэдэг байгаа шүү дээ. Төгсөрчих бид нар яг үе гол зүйл хүний амьнаас нэг ч хүний амьнаас чухал гэдэг зүйлээсээ тэр зүйлийг болиулаад нэмэгдүүлээгүй. Одоо бол нэг 10 байршилт бол тэр тооллогын систем байж байгаа. За энэ бас нэг хэрэглэгч энэ 120 мянгатын тэмээтэй өвшөөний явган хүний гарц дээр 15 минут ногоон гэрэл асаж хүлээлээ. Энэ ариун явдлуу гэн. За тэгэд энэ их олон уулзрууд байд юм аа. Энэ жишээлбэл одоо миний мэдж байгаагаас энэ Сүхбаатарын талбайн баруун талаас одоо урагшаа явдаг урсгал. За дөрөв дээр мессийн урсгал гэж ярьлаа тий. Механик их сургуулийн урсгал. За тэр нөгөө хүүхдийн ордноос ингээд ойгоороо явж байгаа одоо төв зам евро 150-ыг үрлүүгээ 150-ыг үрлүү ч юм уу урагш хойшоо иргэдэг. Энэ мэн дээр ерөөсөө гэрэл нь ингээд ассан ч гэсэн цагдаа нар олцвол одоо тэрийг явуулдгүй маа. Нэг ийм хэдэн уулзуур байдаг. Энэ ямар учир вэ? Тий. Энэ яг ингээд Улаанбаатар хот өөрөө яг энэ төвлөрлийн бүс буюу энэ төмөр замаар хоёр хуваагдчихад байгаа. Төмөр зам болон туул голоор. За. Энэ төмөр зам туул гол хоёрыг би түүхнийг энэ урагшаага богтаан уул руугаа урагшаага хоошоо чингэлтэй хайрхан лугаа энэ нэвтрүүлэн өнгөрөх энэ төвлөрлийн бус буюу энэ Улаанбаатар хотын баг тойров их тойрволоо тэр урдаас маш их суурьшлийн бүс бий болсон одоо хаан уул дүүрэгч гэдэг юм уу тийм. Энэ их массыг энэ төмөр зам дээгүүр гаргаж байгаа ерөөсөө 5хан байгууламж байгаа. Гүүр 5хан гүүр байгаа. Тэгэхээр энэ 5 гүүрээр л газар хоёр нөхөн гарч байгаа. Хоёр нөхөн гарч. Одоо ахаа бид хүн 3-ыг нэмэх гээд одоо ажиллаж байна. Нөгөө төмөр зам доогоор тийм. Тэгэхээр энэ зүйлээс шалтгаасан л авч байгаа арга хэмжээ болчиход байгаа байхгүй. Тэгэхээр их тайвны гүүртэй цаний хилээд идэг иргэнэ маань тэмээтэй хөшөө маань холбоотой. За нарны гүүртэй холбоотой, механик инженерийн сургууль маань холбоотой. Таны сая хэлдэг нөгөө Skytel-ийн гарц маань их тайвны гүүртэй холбоотой. Гадаад хэргийн яамны уулзсан маань урагшаа олимпийн гүүртэй холбоотой. Намянжуу маань жишээлх юм бол төмөр замын нарантуулын уртлын төмөр замын гарамтай холбоотой ч гэдэг юм уу. Сапорогийн асуудал маань өөрөө гурвалжингийн гүүртэй гэдэг. Тэгэхээр энэ өөрөө ингээд өглөөдөө наашаа орж ирэх, оройдоо буцах энэ хөдөлгөөнийг зохицуулж байгаа ерөөсөө хитгэн байгууламж байгаад байгаа. Энэ зүйлийг бид хүн тэргээр л гаргахгүй байх юм бол голцоо оройдоо урагшаа таталтыг хийж байгаа. Тэр нэгсэндээ энэ төвлөрлийн бүс дотор байгаа хөдөлгөөнийг бид хүн гадагшлуулж ийж буцаагаад оруулж ирэхгүй бол савндаа багтахгүй. Нөгөө нэглүү чи 2.6-ыг оруулж болохгүй шүү дээ. Нэгийг 0.5 болгож суллаж гаргачаад буцаагаад нөгөө 2.5-ынхаа 5-ыг нь оруулж ирэх ч юм уу тийм. Ийм зохион байгуулалт дээр ажиллаж байгаа учраас арга буюу тийм нөхцөл байдлыг тээврийн цагдаагийн алба маань хийж байгаа. Гэрэлтэн тохионы хувьд бол 23 оноос хойш бид хүн бол гэрэлтгөөг яг хугацаагаар л асааж байгаа. Саяны иргэний хэлдэг одоо 15 минут гэрэлтгөө хүлээлгэсэн гэдэг. Энэ явган зам дээр тэгж хүлээсэн байх юм. Тэр кейс яг танд байгаа бол та бүхэн гомдлоо 11 гаруй төвлөө шууд хэлээд цаг минутаар хэлээрээ. Тэрэн дээр бид хүн маш хатуу ажиллаж байгаа. Хизээж явган зорчигчийг 240 секунд буюу 6 минут хүлээлгэхгүй. Гэхдээ 4 минут хүлээлгэхгүй гэдэг бид хүн санамж хүчийг зурцсан байна. Энэ хүрээндээ хинтээ зурдын тэр. Тээврийн цагдаагийн албатайгаа. Энээс илүү бид хүн гэрэл тохиог өгөхгүй шүү. Энэгээр явган зорчигч бас явж байгаа шүү. Гэдэг байдлаараа ингэж өгсөн. Тээврийн цагдаагийн алба бол арга буюу одоо нөгөө өөрсдийн үндсэн чиглэлээр нарай тустай. Учираас нийтийн замраагүй байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тэд бүхэн маань тэр зохицуултыг хийж таны хүлээлгэж магадгүй. Гэрэл тохионы хувьд бол 4 минутаас илүү та тухайн гарцсан дээр таны ногоон гэрэл асахгүй байвал та бүхэн шууд бид хүн рүү хандаж хэлээрэй л гэж л та. За тийм энэ ариун туул чой гэж ийм Facebook нэртэй хэрэглэгч байгаа. Энэ манай нэвтрүүлгийг үзэж байгаа бол
Тэг баримтаа одоо эдний ялбар руу ч юм уу тэг эсвэл 11 руу хэлж болох нь байна шүү. Цаг минуттай нь хэлчих юм бол бүхэн системийн програмын алдаагаар уу яав юу гэж бас юм зүйл. А манай мэрэгчлэн зохион байгуулалтын нар бол ямар нэгэн байдлаар тийм зохицуултыг хийхгүй байна. Тэг түрүү нөгөө асуултын дунд нөгөө нэг дугаараа ингээ буруу харуулаад зүүчихээр таньдгүй юм аашаа энэ тэр яам. Тэр одоо асуудал бол ер нь бол дугаар танигдахгүй байна гэдэг зүйлээр шууд системд илрүүлнэ. Тэр чинь нөгөө стандартын дагуу байршуулаагүй гэдэг байдлаараа л дугаар нь танигдахгүй байх юм бол бид нар шууд нотификейшн өгчих байхгүй. Энэ нөхрийн дугаарыг ямар нэгэн байдлаар би таньсангүй. Энэ автоврын үндэсний төвд бүртгэлгүй дугаар байна. Энэ чинь нэг интеграц хийж байгаа байхгүй. Тэгээд шууд мэдээлэл өгөөл тэрнийг нь шууд ойролцоо албаагчд мэдээлэл станцаар хэлээд зогсоо гарах хэмжээ аваад алдаа дутагдлыг засуулаад 21-т торгоод явуулж байгаа. Ийм процесс хийж байгаа. Тэр би зүгээр танай үйл ажиллагааны нэг юу нэвтрүүлгийг харж ирсэн. Тэгээд тэр та ингээд шидчихдэг гэж ярьлаа шүү дээ, тэ. Тэрийг бас хүн ингэж давхар ханд юм байл. 3 хүн байдаг гэсэн үү тэр зөндөө тээврийн цагдаагийн албаны 30-аад албаагч хэрхүү албан тушаалтан. Тийм үү. Ажиллаж байна. Танайхан биш юм уу? Манайх болохоор нөгөө систем тал руугаа л хариуцна. Энэ камержуулалтын систем алдаатай ажиллаж нөгөө шар улаан гэд байгаа шүү дээ. Системийг өгсөн. Тэрэн дээр нэг өсөндөө сайжруулалтыг хийнэ гэсэн үг. Яагаад дугаарыг таньсангүй, яагаад өнгө маркын зөрчив гэдэг тал руу замын хөдөлгөөний удирдлагын төв ажиллана. Яг тэр эрхгүй албан тушаалтан буюу тээврийн цагдаагийн алба болвол тэр бүрдүүлсэн автоматжуулсан системээс ирсэн бүрдүүлсэн зөрчлийн материалыг хянд чалгаад минутын бичлэгтэй тулгаад тэр чинь бичлэг хас хийж байгаа. Бичлэг цуг шидэж байгаа. Тэгээд тал талаас авсан 6 зураг ирж байгаа. Тэр үеэс ямар нэгэн байдлаар тэр хүнд зөрүүтэй байдлаар одоо зөрчил ногдуулахгүй гэсэн үг. Тэгвэл тэр нөгөө танайхан чинь тэр зөрчилтэй юмнуудаа цагдаа руу өгчт юм биш үү те? За дараагийн нэг юм кейс байгаамаа энэ ялангуяа нэгтайвны гудамжин дээр маш их ажиглагддаг. Одоо тэр чинь нэгдүгээр игнэ нөгөө дандаа нөгөө олон нийтийн тээвэр зориулаад чөлөөлөгдсөн. За тэг ингээд чөлөөлөгдсөн байж байдаг. Туслах замаас ингээд машин ингээд орж ирээ баруун гарлуугаа ингээд ирэх гэхээр нэгдүгээр тэр 2 3 дугаар игмийн битүү байж байгаа юм. Одоо за тэгээд нөгөө хүмүүс маань одоо нэг рүү орж болохгүй одоо эдгэн метр яваад юу гэрэл дохио дээр очих гэдэг торуулах гэдэг. Тэнд ингээд зогсоод байхаар нөгөө урсгалчин тэрийг хүнийг оруулахгүй ингээд шаналаад идэг. Тэгэнгүүт нь ингээд тулж очоо мөргөж очоо ингээд зогсчдаг. Одоо бушуугын зай гарвал би орох юмсан. Тэр би тэгэхээр энэ нөгөө нэгдүгээр игнээ явж байгаа автобуснаас хаачдаг. Нэг ийм зовлон маш их байгаа юм. Энэ дээр одоо танай байгууллага юуг нь харж үзэж гэнэ үү? Одоо ямар зөвлөгөө өгөх юм бэ? Бидхэн бол яг тэр тухай одоо яг саяны кейс бол ихвчлэн гардаг газар нь нэгдүгээр эмнэлгийн тийм багшийн дэдийн уртлын нэгдүгээр эмнэлэг. Иргэд жолооч нар маань нэгдүгээр эмнэлгээс хоошоо чиглэлд гараад багшийн дэдээр зүү өргөхийн тулд тухайн асуудал байна. Сүүл чигээр явахын тулд тийм. Тэгэхээр энэ дээр бидхүү яг тухайн дээр нэгдүгээр эмнэлэг орчмын хөдөлгөөн зохион байгуулалтыг өөрчлөх гээд бас оролцсон юм. Тухайн иргэнийг одоо тухайн тийм байдалд оруулахгүй тулд урагшаага нэгжийн хөдөлгөөн зохион байгуулалтаа эргээгээ зүүн талд нь байгаа нэг 103-аар хоошоо гардаг ч юм уу тий. Энэ зохицуултыг хийх гэж оролцсон юм. Гисэн хэдий боловч яг тухайн тэр зорчилт хөдөлгөөнийг маань бас иргэд маань хүлээмжшөөрөхгүй ойлгохгүй нөхцөл байдал үүсээд хийж чадаагүй. Яг энэ одоогийн байгаа нөхцөл байдал бол та хүлээж байгаа л нийтийн тээврийг төгжрүүлж байгаа л игнэ байраа замын хөдөлгөөний дүрмийн дагуу одоо явхаасаар одоо бидэнд өнөөгийн нөхцөл байдал аргагүй байна л гэж одоо хэлнэ. За найруулагчаа тэр нэг зургнаас тэр юу өгөөдөгтөө нөгөө бүсчлэлийн зургийг энэ дээрээс би намууд аргаас за тийм энэ байна. Энэ одоо танай удирдлагын төвөөс авсан энэ одоо нөгөө дугаарын хязгаарлалтай тийм ээ. 1037 захирамжийн авсралт. Энэ бол одоо яг өнөөдөр хэрэгжиж байгаа зураг мөн тийм биз дээ. За би мөн байна. За тийм. Тэгэхээр энэ нэг одоо ингээд тойруулсан энэ замуудаар явж болох юм уу болохгүй гэсэн үг юм уу? Болохгүй гэсэн үг. Энэ яг одоо энэ зах хязгаараар нь явж байгаа замаар нь болохгүй юм уу? Болохгүй гэсэн үг тийм үү те.
Тэгээд бас нэг ийм би фэйсбુક дээр нэг ийм юу харсан юм а. Энэ дээр бол одоо Ярамгийн зам орохгүй байгаа юм. Тэгсэн чинь би Ярамгийн замаар яваад дугаараа хязгаарлалт зөрчсөн байна гэд би бараг 8 удаа биш 4 удаа би торгуулчлаа гэсэн тийм нэг хүн пост бичсэн байсан. Тийм бол байхгүй үстэй. Ярамгийн зам энэ хязгаарлалтанд ороогүй байхад тэр хүнийг 4 удаа торгох одоо тийм үндэслэл байхгүй үстэй. Байхгүй. Эсвэл тэр хүн зөвхөн попорс нөө эсвэл тэрнийг бас сүүлдүртээ яг нөгөө баримттай тийм болсон болвол холбогдоод бас холбогд гарах хэмжээг авсан дэр баг тий. За дараагийн зургийг өгдөө. Тэр нэг машин зогсоо. Тий бас энийг ингэж тавиад тэгээд нөгөө нэг одоо энэ чинь нэг байрны гадах зогсоол байгаа байхгүй юу? Ингээд тавьдсан чинь надад дээр юу ирдсэн гэж байгаа юм. Нөгөө торгуулийн хуудас ирдсэн. гэж байгаа юм. Тэгэхээр одоо энэ байгууллагын одоо энэ орон сууцны гаднах юуг бас хянаад байгаа юм уу энэ ч ямар учиртай. Энэ нөгөө нэг юугээр байхаа магадгүй нөгөө 102 гээд аппликейшн байгаа шүү дээ. Тий. Тэр аппликейшнээр иргэдийн явуулсан зөрчил мэдээллийн дагуу мөн адил нөгөө эрхгүй албан тушаалтыг шалгаж байгаа гэсэн үг. Гэхдээ энэ ч одоо замын хөдөлгөөний дүрм зөрчсөн юу юм уу энэ? Одоо яг энэ нөхцөл байдал бол зогсоол юм уу, зорчих хэсэг юм уу? Юу яа одоо тэр 7144 гэдэг энэ Ford маркын зогсож байгаа машины байршил нь зогсоол яг мөн үгүй юу? Тэмдэглэгээ байгаа юу гэдгийг л иргэд маань сайн оруулж зургийг авахгүй бол одоо энэ дээр бол яг нөгөө тэмдэглэгээр л тухайн замын зорчих хэсгийн одоо тодорхойлно. Тэгэхээр тэр зүйлэл бүрэн гүйцэд оруулах хэрэгтэй болов. Тэгвэл би одоо энд шууд нөгөө тэмдэглэгээ байхгүй учраас за энэ бол яг зогсоол байна. Явган үний гарц байна. Энэ зорчих хэсэг байна гэж би бол хэлж чадахгүй юм. Тийм байна тийм. За одоо нөгөө эмэгтэйгийн яриаг үзье. Миний хувьд бол яг нөгөө 4 удаа торгуулсан. Тэр нь 2 өдөр ингээд дараалаад буйны кант бичгтээ явж байгаа. Тэр сондгоо өдөр ингээд торгуулад явсан байгаа. За миний хувьд бол ойлголтоо нийт ард түмэн ойлгохтол канттай бичгтээ байх юм бол дугаар хязгаарлалт нэгдүгээрт үйлчлэхгүй гэсэн ойлголттой байдаг юм шиг байна. Миний хувьд бас тэгэж боддог байсан. За тэгээд энийхээ ажил дагуу одоо нөгөө нэг автоэрийн нэг үндэсний төв дээр очиж уулзсан чинь та шүүхтэр өргөдөл гаргаад өчтгөө. Тэгээд AI-аар торгуулсан учраас та торгуулаад төлөхгүйгээр шүүхэд хандаад наадах хүчингү олгож болтгоо гэсэн надад зөвлөгөө өгсөн. За тэгээд шүүх гэхэр чинь шүүхийг бас би тийм олон төрөл гэдгийг бид нэр мэдхгүй те. Тэгээ хаан уулын эрүүгийн шууд иргэний шүүхтэр оцсон энэ талаар ямар ч мэдээлэл өгдөггүй юм бэ. За дараа нь хажуу талд нь замын цагтаа байсан. Орцсон чинь бас энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй. Яаж одоо би энэ торгуулийг цуцлуулах хэвээр хаашаа хандах гэдэг хинч ямар ч мэдээлэл байхгүй. Тэгээ 2 3 лавлахаар асууж иж би дүүргийн хэлбэршүүлсэн шүүхийн газар гэж байд юм бэ. За тэрэн дээр та очиж өргөдлөө өгөх юм байна гэж лавлахууд нь надад одоо ингэж зөвлөлөөд. Тэгээ тэрэн дээр нь очихоор 5 хоногийн дараа 5 хоног дотор та өргөдлөө өгөх байсан гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ямар ч тийм боломж биднэрт цаг зав байхгүй шүү дээ. За тэгээд 5 хоног дууссан учраас хаан уулын цагтаа орно дээ. Хаан уулын цагтаа нь бол ороод уулзсан чинь манайх торгуул тавиагүй учраас та одоо AI-ийн одоо яаж байгаа замын зохицуулах хороо илүү тэндээс та өсөлтөө өгөөд одоо тэр торгуулийн хоног сэргийх гэж яриад байгаа юм. Тэр хүчингү олгох гээд. За тэгээд дахиад тэн дээр нөгөө 3 газараа гуруулга дахиад орохоор болцсон явж байна. За тэгээд энэ хооронд ямар нэгэн шийдэл гарахгүй надад зөв чиглүүлэг өгөөгүйгээс олоод нөгөө 40 мянган торгуул чинь 112 мянган төгрөг болтлоо ингээ үрцсэн байгаа. Хэрвээ анханасаа надад энэ буйны бичиг чинь манай одоо зам тээврийн одоо нөгөө юм дүрм журам байдаггүй маа та торгуулаа төлж таарна гэж хэлсэн бол би 40 мянга байхад нь л төлчих байсан те. Та цуцлуулж болно шүүхэд хандаа гэдэг буруу мэдээлэлээс болоод би болчих юм бахтаа гэж одоод ингээд 2 3 газраар ороод ингээ явж байгаа. Одоо ахаад хаан уулын бүр дүүргийн ахлагтай нь орж уулцсан. Тэгээд манайхаас бол ямар нэгэн гаргалгаа шийдэл бол гарах боломжгүй гэсэн. Одоо тэгээд замын зохицуулах хороо би ахиж одоо хандах юм билээ. Тэгээд тэндээс нь одоо хоног сэргээх ч юм уу тэр торгуулийн хоног сэргээх юу тодорхой болох юм бол би шүүхэд хандж байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд ингээд маш ингээд ямар ч шатандаа ямар ч мэдээлэлгүй ерөөхдөө ингээд ажиллаж байна гэсэн үг. За тийм энэ дүрсийг бид нэр одоо Eagle News мэдээгээс авсан шүү. Тэг их сурвалжаад урдсан байгаа. Тэгээд энэ дээр би юу гэж ойлгосон гэхээр энэ
одоо энэ төрийн байгууллага танаахан ч байна, замын цагтаанч байна. За тэр шүүхтэр шийдвэрлэдэг бол шүүхэн юм уу? Энэ төрийн байгууллагууд чи ямар ч хоорондоо эхлээд зохицолтой уялдаагаа сайн хоорондоо бие биентэй ярилцлаггүйгээр аваачаал гинт ихлүүлсэн юм уу гэж энэ одоо үзэгчийн ярианаас тэгж ойлгогдоод байна л да. Чи танаа дээр 3 очсон байна, замын цагтаа дээр 3 очсон байна, шүүхтэр 2 очсон ч гинүү. Үнэхээр тийм юм уу? Чи яагаад ийм асуудал болов? Би бас яг энэ нэг сошиалоос харчаад яагаад байгаа юм бэ гэдэг холбогдох зөрчлийн хэлцээсээ тодруулсан юм. Тэгээ асуусан чинь бол тухайн захирамж өөрөө энэ одоогийн байгаа үйлчилж байгаа 1037 захирамж уу 50 тэрсний бүрчлэл ярьсан шүү дээ. Энэ хэмжээнд хийгдсэн хэм хэмжээний акт хүрээнд хийгжээгүй нөгөө хичээл сургууль орсонтой холбогдуулна ч гэдэг юм уу те. Төвчрөл ачаал үүсгэс урьдчилан сэргийлээд их сондгоо гэж хийдэг шүү дээ. Тэр үеийн зохицуулалтын эрх зүйн актаар хүчин төгөлдөр мөрдөж байгаа дүрмийн дагуу явах ёстой зүйлийг тухайн тээврийн цагдаагийн алба буюу эрхгүй албан тушаалтан маань уг нь бол тэр захирамжинд яг нөгөө тэр саяны хэлээд байгаа канттай бичгээр байж их юм бол тэр захирамжийн хүрээнд бол торхооргүй байсан. Тэгээд нөгөөдг нь харагдахгүйгээр шалтгаалаад торгоцсон нөхцөл байдал үүссэн байна. Тэгээ энэ зүйлийг одоо яг шийдвүрлэх гээд өчигдөр манахаас холбогдсон болов энэ иргэнтэй. Холбогдоод тухайн асуудлыг нь ямар гарц гаргалгаа өнөө шийдэгдэх зүйлээр чиглэлөөхөд ажиллаж байна. Ер нь бол таны хэлдэг бол яг зөв. Төрийн ямар ч байгууллага альч нэгж тухайн холбоотой хууль эрх зүйн акт хэм хэмжээний зүйлийг бүгд мэдэж судлаж тэр зүйлээр ажиллах ёстой. Бидхүү яг тухайн хэм хэмжээний актыг гаргахдаа иргэд олон нийтэд байнгын хэлдэг. Хэлэхдээ бүр тээврийн цагдаагийн албатайгаа тэгээд дээрс нь яг миний би өөрөө сууж агаад за тэг сондоогоор энэ нэвтрүүдэд явуулнаа. Ийм зүйлсүүд хэвлэлийн те энэ буйны ажилтай инженерийн байгууламжийн түргэн тусламжийн эдгэр хамрагдахгүй шүү гэдэг зүйлийг цуг хэлээд иргэдч тэр бүх хүмүүст нөгөө 72 цагийн хугацаанд бид мэддэх ёстой шүү. Тэр үрэндээ хэлсээр байтал тухайн зүйлийг гаргаж байгаа нь бол бас алдаа байгаа. Гэхдээ яг энэ саяны кейс бол яалч байхгүй. Тухайн тэр кант нь харагдаагүй учраас торгоцсон гэдэг тайлбарлаж байна. Танаахан тэрийг харж чадаагүй юм байна тийм үү? Тийм нөгөө камераар ингээд ороод ирж байгаа шүү дээ. Тэр зүйлийг нь тэгшвэнөө сондгоо нэг харж итэл тухайн нөгөө канттай хууц нь харагдаагүй учраас торгоцсон гэдэг. Тэгвэл одоо яг энэ кейсээр бол танаахан залруулж болох нэ тий? Болох байхаа энэ холбогдох нөгөө хууль эрх зүйн хүрээнд ажиллах болох. Тэгээ энэ нэвтрүүлэг үзэж байгаа бол энэ охин одоо энэ номод арга хандхад яг асуудлыг чи шийдэж өгнө шүү. За манай нэвтрүүлгийн цаг болчлоо. Энэ уг нь одоо асуултууд үлдчихлээ. Тэгээд одоо цагтаа баригдаад дуусгая. Тэгээд бидний одоо урилгыг хүлээж авч манай студид ирж манай үзэгчдийн сонирхсан энэ асуултанд хариулт өгсөн танд баярлалаа. Таны одоо энэ цаашдын ажил та болон танай байгууллагын цаашдын ажилд өндөр амжилтыг хүсье. Баярлалаа танд. Баярлалаа. 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 Үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэг үүгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтраа түр баяртай.